Сайн байцгаана уу? Намайг Батуулд гэдэг. Намайг Жаргалан гэдэг. Бид та бүхэнтэй автомашинтай холбоотой бүхий л сэдвээр ярилцахад бэлэн боллоо. Та бүхэн сонирхсан асуулт, хэлхийг хүссэн зүйлсээ сэтгэл болгон үлдээхээс гадна бусаддаа түгээгээрэй. Өнөөдрийн Автохим подкаст эхэлж байна. Биднийг сонсож байгаа залуучуудаа энэ өдрийн мэнд хүргэе. За, миний хажууд хамтран хөтлөгч Жаргалан Автохим компани захирал Лавсар ах манаас өнөөдрийн подкаст оролцохоор хамтдаа байна. Тэгээ өнөөдөр бид бол ер нь машинд одоо гардаг олон л одоо эвдрэл гэмтэл асуудлууд байдаг. За, түүний бас нэг болох катализатор буюу нүүрсийн андан гэдэг энэ зүйлийн талаар бас илүү задлж ярилцсан. Энийг ер нь яаж засаж янзлах ямар одоо бүтээгдэхүүн бас байдаг гэдэг олон зүйлийг бас илүү дэлгэрэнгүй задлж ярьж бидний сонсож байгаа залуучууд жолооч нартай мэдээллийг бас хүргэнэ. Тэгэд катализатор гэж ярихаас өмнө би ингэдэг юм л да. Одоо жишээлбэл бас адилхан жолооч хүн юм чинь машины нэг одоо чек гэж байдаг. Энэ чек асчдаг сүүлд ялангуяа одоо сүүлийн үеийн машинууд дэр ингээл чек асчлаа ингээл чек ассан тохиолдолд заавал одоо компьютер онцлогоо хийж гарганаач гэдэг юм уу гэл ингээл ярьдаг. Тэгэл чек асахаар манайхан шууд ам байдлаар оншилдог эхлээд. Наа чи энд игч тэрний ингэч гээл. Тэгэл тэр нөгөө ам байдлаар оншилсан нэг жоохон юм мэдж магадгүй гэсэн хүний амаар очоод нэг газар очоод дураараа очоод үзүүлцдэг ч байдаг юм уу. Шууд эсвэл нөгөө онцлогоо хийлэхгүй үйлчлэгээ хийлэгчдэг. Гэтэл нөгөөт нь өөр юм байдаг ч гэдэг юм уу. Ийм одоо олон эрсдэл асуудлууд бас байдаг л та. Тэгэхээр чек асах гэдэг байгаа. Чек ер нь яг юунаас болж асдаг юм бэ? Тийм тэгэхээр лавгах бас энэ дээр илүү яри та. За машины чекний гэрэл аслаа гэж ярьдаг. Энэ ямар учиртай гэхээр хянах самбар дээр одоо мотороо шалгана уу гэсэн тийм одоо бичиг юм уу? Эсвэл моторын зурагтай тийм гэрэл асдаг. Тэгэхээр сүүлийн үеийн машинууд бол ер нь их хвчлэн нөгөө компьютер удирдлагатай байдаг. Тэгэхээр тэр компьютерт мэдээлэл өгдөг. За компьютераас команд аваад тэрийг одоо гүйцэтгэдэг ийм олон төрлийн датчик төхөөрөмжүүд байдаг. Тэгэхээр энэ төхөөрөмжүүдийн хэвийн биш ажиллагаа агил одоо аль нэг нь хэвийн биш ажиллах юм бол энэ чекний гэрэл гэж юм аст юм байна л да. Одоо жишээлбэл одоо хөдөлгүүрийн дулаан хэмждэг, температур хэмждэг датчик байдаг. Тэгэхээр одоо энэ хөдөлгүүр хэдэн градусын халуунтай ямар хэмжээнд халсан байна уу гэдгийг компьютерт мэдээлэхээр компьютер тэрийг боловсруулад за одоо тийм хэмжээний одоо температуртай байгаа юм байна. Гэт одоо барсункунуудаар бензин хуваарлж өгөх, агаар холимгийн одоо юмыг зохицуулах ийм юмнууд хийгдэж явдаг. Тэгэхээр ер нь компьютертэй холбоотой энэ мэдээллийг одоо цаанаас команд аваад гүйцэтгэдэг энэ датчикнуудын үйл ажиллагаа доголдохоор хөвчлэн чек хийдэг. Энийг бол ямар нэгэн байдлаар таамаг онш тавих боломжгүй. Компьютероор онцлохоор тухайн онш гарч ирдэг. Гэхдээ компьютер бол яг компьютероор онцлоход шууд тэр оншнууд одоо юу гэдгийг шууд бас гардаггүй бивнээсээ хамааралтай янз бүрийн байдаг. Тэрэн дээр тийм учраас бас компьютероор онцлогоо хийж байгаа улсуудад бас тодорхой хэмжээний дуршлага байх хэрэгтэй. Нэгдүгээр тэр хүн одоо машиныг засч оролдож нэлээ ухаж үдсэн юм байх. Нэгт хоёрт бас хэлний мэдлэг байна. За гуравт тэгээд олон удаа онцлогоо хийгээд ирэхээр одоо давхар одоо жишээ нь чекний гэрэл асаа дээрээс нь шарвалтын системийн гэрэл асдаг ч юм уу гэх мэтлэнгийн юм одоо давхар гэрэл асах нэг хөвчлэн бас юунаас болж ийдгүү юу хийгээд яаж засардаг гэдгийг бас энэ дээр бас тодорхой хэмжээний туршлага хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд одоо энэс болоод бодилтыг буруу зөрүү юм ухдаг ийм тал бий. Жишээ нь одоо банкны тагны битүүмжил алдагдахад саяын миний ярьдаг тэр одоо давхар энэ гэрлүүд асдаг. Гэтэл одоо шарвалтын системийн одоо доголтой байна уу гэж мэдгүй юм бол яг шууд тэргээр нь ухаад эхлэх юм бол бас төөрөөд цаг алдах ч гэдэг юм уу юм юмнууд гардаг. Тийм учраас бас компьютер онцлогоо хийж байгаа юм маань тодорхой хэмжээний бас туршлагатай байх шаардлагатай байдаг. Тэгжээ зөв онцлогоо тавигддаг.
Тэг яг ер нь бол чек аслаа гэхээр бол би ягаад чек асахаар заавал компьютер онцлог хийх хэрэгтэй вэ гэдгийг л яриад хэлээд байгаа юм л да. Хүмүүс нөө шууд чек ас зарим хүмүүс тоодгүй байхгүй. Чек асцсан за нэг мотор л байх ч гэдэг юм уу. Нөгөө нэг шууд хар одоо ухаанаараа ойлголтоор ч гэдэг юм иймэрхүү бас байдлууд яваад байдаг. Тэгээ онцлогууд хүртэл бас учиртай байх нь шүү дээ тий. Яг бас энэ компьютер онцлогоор бас тодорхой хугацаанд бас дадлагч нь туршлагдсан тэр нь ийм одоо мэдээлэл өгж байгаа болвол ийшээгээ бас байх магадлалтай ийм байх илүү бас оновчтой оншилж чаддаг бас мэрэгжилтэй хэрэгтэй байх нь шүү дээ тий. Тэгэхээр жаргалан ер нь энэ чекний тал дээр энэ ямар бодолтой байдгийг. Чекний гэрлийн хувьд бол яг нийтлэг нэг 20,000 алдаа байдаг гэж ярьдаг. Тэрнээсээ байнга одоо давтагддаг, практикт гардаг нэг 5,000 гаруй алдаа байдаг. За энэ 5,000 гаруй алдаанаас яг чекнийхэн гэрлийг асаадаг нь бас их цөөхөө. Өөрөөр хэлбэл компьютер зоогоод үзэхэд алдаа гарч ирдэг хэрнээ тэр алдаа чекнийхэн гэрлийг асаадаггүй бас алдаа байдаг байх нь. Тэгэхээр чекний гэрэл ассан л бол компьютерийн ажиллагаа хийх хэрэгтэй. Манайхан болохоор за чекний гэрэл асчлаа нэг бензиний шар асч байгаа юм шиг үл өшөөдөг тэгж болохгүй. Ягаад гэвэл чекний гэрэл асч гинаа л гэдэг чинь таны автомашины амь насанд аюул учирч эхэлж байна. Энэ чигээрээ явах юм бол сэлбэгийн данг солихоос ахуулаад бүр том засвар хийгч аюул учирч болно гэсэн ийм санаа юм байна. Тэгэхээр захирлын хэлдгээр чекний гэрлийг өөр гэрлүүтээ давхардаж асж байгаа. Эсвэл ямарваа нэгэн үйл явдлын араас тэр чекний гэрэл ассан гэдэг нөгөө жолоочоос нь асуумж авч жагаад багцаагаар оншилж болох хувьд бол болно. Мэдээж хамгийн зөв оншвол гарч ирсэн үр дүн дээр онцлогоо хийдэг. Тэгэхээр амар том тоо байна л да. Чекний гэрэл асаах одоо 20,000 шалтгаан байна. Үүнээс бол бас ерөнхийдөө дийлэх гардаг 5,000 шалтгаан байна гэдэг. Инхээр нэгсэндээ шууд надад бол амар том тоо сонсогдоод байгаа байхгүй. Жишээлбэл би нэг компьютер онцлог одоо инженер байлаа гэтэл бас дор хаяж тэр их шалтгаануудыг бол тодорхой хэмжээнд мэддэг байх, мэддэгтэй байж тарахад байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ бас 5,000-аас цөөрөөд одоо юу гэдгийг ингээл ингээд бас л овоо хэдэн тоо гарнаа та. Тийм. Тэгэхээр чинь энэ болгон дээр бас мэдлэг шаардах бах. Зарим хүмүүс чекний гэрэл асчлаа гэдэг яг асаа явж идэгий. Миний хаяа эргээ унтарчдгийг. Явжлээ гэсэн хүмүүс байна. Гэтэл зарим нь болохоор асцсан гэдэг бүр ерөөсөө нэг одоо л ингээл ерөөсөө би машина тэгээд чекний гэрэл асааснаас хойш ерөөсөө асаагаагүй гэх мэтчлэн хүмүүс бас байдаг. Тэр магадгүй бас тэр машиндаа бол илүү тустай байж болох л доо. Тэгээд чекний гэрэл асдаг энэ шалтгаануудаас бид нар бол өнөөдөр катализатор буюу яндан мэдрэгч, нүүрсийн яндан талаар илүү дэлгэрүүлж ярих гэдэг. Нүүрсийн яндан катализатор гэж ирнэ. Яг юу юм бэ? Энэ зүйл яагаад энэ чекний гэрлийг асаагаад байдгийм бэ? Тийм одоо чекний гэрэл асахаар их хортой гэж сая ярьлаа шүү дээ. Тэгэхээр тийм их хортой машинд бас илүү асуудал гарах магадлал үүсэж байна гэхээр энэ катализатор гэдэг зүйл бас их чухал зүйл болох гэдэг юм л да. За катализатор гэж одоо бензин машин дээр катализатор гэж ярьдаг. Ерөнхийдөө энэ ямар үүрэгтэй юм гэхээр тодорхой хэмжээнд одоо түлшний систем бохирцноос болоод өөр бус доголдлоос болоод ч юм уу автомашин дутуу шаталт явагддаг. Өөрөөр хэлбэл яндангаар гарч байгаа агаар маань дутуу шаталтаас угаараа хий үүсдэг. Нэгдүгээр байгаль орчинд хортой ийм юм байдаг. За хоёрдугаар мэдээж нөгөө моторын хэвийн ажиллагааг бас доголдуулдаг юм. Тэгэхээр катализатор гэж юу ярьдığım гэхээр дутуу шатаад одоо гарч байгаа зарим машин бол одоо түлшний системд бохирцноос болоод яндангаас бензин үнэтж идэг. Зарим нь тийм хөхөрлөг эвгүй одоо нэг юуны үнэр одоо моцсон өндөг шиг тийм үнэр энэ төр үнэртдэг. Энэ бол юу вэ нөхөр дутуу шаталтаас гарсан нөгөө хортой ялгарч гарч ийна гэсэн. Тэгэхээр катализатор тэрийг яад юм бэ гэхээр тэр дутуу шатаад нэгэнт янгаар гарсан тэр дутуу шаталтаас үүссэн шатгууны үлдэгдэлж байдаг юм уу? Тэрийг замд нь гүйцээж шатааж байгальд одоо цэвэр хоргүй тийм одоо утаг гаргадаг. Гүйцээж одоо катализатор гэдэг нь маань гүйцээж шатаагч гэсэн одоо нэг талаасаа тийм үүрэгтэй ийм юм байдаг. Тэгэхээр дизель машин, бензин машин хоёрт бол тэр катализатор нь харахад бид нэр энгийнүүдээр харахад адилхан юм шиг боловч арай өөр нөгөө түлшнийхээ найрлага юмнаас болоод
бензин хөдөлгүүртэй машиныхыг хөвчлэн катализатор гэж нэрлэдэг бол дизель хөдөлгүүртэй машиныхыг particle filter гэж нэрлэдэг. Тэгээ яг задлаад зүсэлт хийгээд үүсэх юм бол бас дотроо бүтэц төр юмнууд нарай өөр байдаг. Тэгэхээр дизелийн шаталт, бензиний шаталт бол хоёр өөр явагддаг учраас тэрэнд нь зориулсан ийм дортгоны шүүр гэж юм хийж өгсөн байдаг. За дээхний үед бол яг одоо нэг 2000 оноос өмнөх машин, 2005 оноос өмнөх машин ч юм уу катализатор нь бүр бохирдоод, зарим нь одоо урдаас хайлаа сорогдоод, тэгээд одоо катализатор бүр бохирдоод битүүрээд эхлэх юм бол машин хаа завхаа байждаг. Явхаа болно гэсэн үг. Зарим нь болохоор манай одоо нөгөө зам энэ тийм замын нөхцөл, хүнд нөхцөл байдаг. Тэгээд тэрнээсээ болоод чулуу усар зохих ч юм уу эсвэл ад чулуу мөргснөөс болж бас тэр нь өөрөө керамикаар хийгдсэн байдаг учраас гаднаасаа дөргснөөс болж хагардаг. Эсвэл одоо хит халуун явж байгаад ус туулахад бас агарч гэмтдэг ийм юмнууд байдаг. Тэгээд тэрийг бол дээхний үед бол хөндийлээ хийж болдог байсан бол одоо бол болохгүй. Одоо бүр сүүлийн үеийн машинууд бол тэр катализатор хөндийлээ хийж юм нэгдүгээр чек насаад унтрахгүй, хоёрт машин өөрөө хөдөлгүүр нь өөрөө хүчээ хязгаарлаад цаашд ажиллахгүйгээр тэгж компьютерт тохиргоо хийгдсэн байдаг. Энэ бас нөгөө байгаль орчноо хамгаалж байгаа нэг л арга л да. Ийм байдаг. За тэгээ катализатор юунаас болоод бохирдоод байдгийг гэхээр манай нөхцөлд бол нэгдүгээрт хотын төвчрлээс байнгын одоо шулуун явж моторын эргэлт өндөр явах боломжгүй бөглөрөө төвчрээнд удаа явж гин. Хоёрдугаарт хөдөлгүүр гэдэг бол одоо нэг ойролцоогоор 80-аас 90 градуст яг хэвийн ажиллагаа явагддаг. Гэтэл манайх ажил гэр хоёрын хооронд унахаар нөгөө хөдөлгүүр маань бүрэн халж амжаагүй байтал ажлынхаа газар гадаа аваачаа тавьждаг. Өдөржингөө хүйтэн өвлийн хүйтэнд бол байлгаж жагаад орой дөнгөж асаагаад мотор дөнгөж халах гэж гэртээ авцгаа тавьждаг ч гэдэг юм уу. Энэ нөхцөлд зөвхөн катализатор ч гэхгүй Porsche-гийн Colt бусад эдэнгүүд нахаар дуртахаар их бохирддаг. Тийм учраас хотын төвчрэл за тэгээд түлш шатхууны чанараас болж катализатор бохирдсон юм байна. Тэгвэл нэгэнт бохирдсон юмыг бид нэр одоо яах вэ гэдэг. Тэгэхээр автохим компанид катализаторыг одоо цэвэрлдэг 3-4 төрлийн одоо бүтээгдэхүүн байна. Бага шиг бохирдолтой одоо катализаторыг бол бензин хөдөлгүүртэй машин, дизель хөдөлгүүртэй машин хоёуланд нэргэлж болдог оксикат гэдэг шатхуун дээр нэгээд явдаг юм байна. Тэгэхээр шатхуун тэгээд явахаар нэгдүгээрт түлшний системийн цэвэрлэлийн бүтээгдэхүүн, хоёрдугаар шаталт өндөр явагдсанаар тэр нэгд бий болсон хөөд ортгийг бас цэвэрлэх үйлчилгээ гэдэг. Тэгэхээр катализатороос наан одоо бас өөр хөөд ортог үүсч бохирддог эдэнгүүд байна. Одоо жишээ нь клапан байна. Гарах клапан ч гэдэг юм уу. За тэгээд EGR систем гэдэг байдаг. Гэх мэтлэн юмнууд хөөд ортгоор бохирддог. Тэгэхээр зөвхөн катализатор биш. Энэ эдэнгүүд ч гэсэн энэ бүтээгдэхүүнээр бас цэвэрлэгддэг. За энэ бол өөрөөр хэлбэл хөнгөн хэмжээний одоо бага шиг хэмжээний бохирдлыг бол ингэж цэвэрлж болох нэ. Тэгэхээр би юм асуулт та хөнгөн хэлбэрээр одоо бохирдсан байгааг нь яаж мэдэх вэ? За яг зарим машин бол дөнгөж чек асаад тэр цаг хугацаагаар нь чек асна гэдэг маань одоо катализатор бохирдохоор ер нь бол чек асдаг. Тэгээд чек асаад ямар хугацаатай одоо сар болсон 2 сар болсон уу энэ төр бол одоо тэрийг бол бид нар бас арай хөнгөнд тооцдог. Нөгөөх нь бол одоо баг одоо хагас жил явждаг ч юм уу ийм болоод эхлэх юм бол ер нь нэлээ их бохирдолтой. Эсвэл машин бүр хаа завх нь муудаад хүчинд нь нөлөөлөд ирж байгаа бохирдол бол бас нэлээ хүнд талтай. Тийм бохирдлыг бид нар яаж цэвэрлэдэг гэхээр дизель машин DFA супер клин гэж бас би бас эсвэл нөгөө оксикат гэж бас хийж болдог. Энийг банк руу хийгээд дээрээс нь давхар тэр катализаторын катализатор ч урдталтай хойдолтой хоёр яндан мэдрэгч байдаг. Нэг нь болохоор одоо тэр катализатораар гараад яг байгальд хаягдж байгаа тэр одоо тоолдог мэдрэгч байх нь. Нөгөөх нь яг катализатор руу орж байгаа тэр одоо бохирдлыг хэмждэг ийм хоёр яндан мэдрэгч байдаг. Тэгэхээр тэр урд яндан мэдрэгчийг тайлаад тэргээр нь шахаж тэр хөөд ортгийг задалдаг тийм хөөс байдаг. Катализатор цэвэрлэгч. Тэр үйлчлэгийг бол зөвхөн манай сонсголонд байдаг төв дээр хийдэг. Нэгдүгээрт энэ үйлчлэгийг хийхэд бол бас тодорхой хэмжээний хөдөлмөрийн
аюулгүй байдлыг хангаж ингэж энэгээр одоо тодорхой хэмжээний сургалт авсан мэрэгшсэн хүн ихгүй бол захын хүн аваад өөрийнхөө машинаар бас хийгээд байдаг гэдэг биш. Нэг талаасаа нөгөө талаасаа бас буруу зураг хийх юм бол галын аюулгах мэтлэнгийн одоо ийм нөлөөтэй учраас хариуцлагатай бас зөвхөн манай төв дээр хийгддэг гэж ойлгож байна. Тэгэхээр ингэж цэвэрлдэг нэг үйлчлэг байна. Нөгөөх нь яндангаан бас тэр катализатораа тайлж аваад тэр дотор нь одоо тэр хөөд ортог юмыг дэвтээж уусгаж цэвэрлдэг тийм шингэн байд. Тэр шингэнд одоо 10 цаг байлгаад бас сүлд нь усаар угааж цэвэрлдэг нэг төрлийн одоо тийм бас нэг цэвэрлэгээний бүтээгдэхүүн байна. Бас нөгөө нэг төрлийн бүтээгдэхүүн бид нар нодон одоо оригин болох нь тийм ээ. Франкфуртэд автомеханик гэдэг үзэсгэлэн оролцсон. Манай түнш компани 30 жилийн явсан тэр үед одоо бид нэр автомеханик дээр явж хагаад энэ катализаторыг цэвэрлэдэг. Одоо сүүлийн үед энэ гаражийн тоног төхөөрөмжид маш их шинээр төрж орж ирж байгаа энэ тоног төхөөрөмж энэ юм бол энэ катализатор тэр вертикал бэлт тэр энэ дартагны шүүрийг цэвэрлэх энэ маш том асуудал болсон. Тэгээд тэр Франкфурт бас үзэсгэлэн дээр бол төрөл бүрийн катализатор цэвэрлэдэг, DPF цэвэрлэдэг юм автомат төхөөрөмжүүд их тавигдсан байсан. Тэрнээс бид нэг сонгож энд авчирсан байгаа. Тэгээд тэргээр бол тэр төхөөрөмж яадаг гэхээр катализатораа тайлаад тэр төхөөрөмжн дотор хийгээд ямар хэмжээний бохирдолтой байна гэдгийг тухайн манай төхөөрөмж одоо тэр хувийг гаргадаг. Ихэвчлэн бид нар авчираад одоо энэ ачааны машинууд байна. Одоо Японы манайд одоо ачаа зөөдөг тэдний катализатор бохирдсон байдаг. Тэрийг ингээд нэлээд хэдэн машин дээр одоо 10-аад машин дээр катализатор цэвэрлэхэд дундаж бохирдлуулаа ойролцоогоор нэг 80-аас дээш хувьтай байдаг. Тэр машинд хийгээд машиныг асаагаад ажилуулахад машин өөрөө катализаторыг тестэлдэг. Хэдэн хувийн бохирдолтой байна гэдэг. За тэгээд тестлснийхаа дараа өөрөө энэ машин маань автоматар цэвэрлэгээ хийдэг. Цэвэрлэгээ хийгээд дуусныхаа дараа хэдэн хувь болтол цэвэрлэв гэдгийг бас тестлээд одоо принтерлээд гаргаж ирдэг ийм машин байгаа. Өртөг жоохон өндөртэй. Яагаад тэгэхээр тухайн машиныг биднэрт нийлүүлсэн компани бол яг энэ машинд өөр төрлийн шингээ хийж болохгүй зөвхөн энэ шингэн хийнэ гэсэн байдаг. Тэгээд тэр шингэнээ явуулахдаа одоо нэг 20 литр ч юм уу 40 литр шингээ явуулахдаа тэрэнд нөгөө машинда пассворд хийж ордог тийм кодтой. Тэгэхээр тэр машинд өөр төрлийн шингээ хийж болохгүй байна. Тэгэхээр бид нэр яг тэр шингэнийхаа өртөг энэ юмаа дагаад яг Европт мөрдөгж байгаа үнийг тэр цэвэрлэгээ хөвлөлтгээ хийхэд мөрдөхөөс өөр аргагүй тийм. Тэр бол нөгөө түрүүний бидний хэлдэг цэвэрлэх аргуудаас арай өртөг үн өндөртэй гэсэн үг. Цэвэрлэгээний хувьд бол нэлээд найдвартай ийм бүтээгдэхүүн байгаа. Тэр нэг манайхны монголчилчноо гэдэг юм бол байхгүй нэ шүү дээ тий. Хуучин бол яг та хэлж байгаа хуучин бол машины яндангийн нэг нүүрсэн яндан. Бид нар бол нүүрсэн яндан бас яриа сурцсан байдаг тий. Тэгээд зөвгөний үүр гэж янз янзаар ярьдаг. Тэгээд энэ бохирдчихжээ. Тэгээд энэ бохирдно гэдэг чинь битүүрч чинь гэсэн үг шүү дээ. Тэр нарийн сувгууд байгаа. Битүүрчж байгаа учраас яндангаар гарах одоо нэг агаар байхгүй болоод ирэхээр машин асалт байхгүй болоод ирдэг ч юм. Тэнгүүд нөгөөдөг чинь сайхан яндангаа баг лом шиг юмар ингээд ломдсон. Эсвэл бүр яндангийнхаа тэрийг нүрсэн яндан байдаг хэсэг ингэж ухчихагаад авцсан тохиолдлууд байдаг. Тэгээд тэгсэн машинууд нөгөө зарим нэг бүдүүн дуутай яндан тавьсан юм шиг л машин бүр гал явж идэг тохиолдол байдаг. Саяны ярианаас би нэг зүйлийг бас нэмжсэн маар л да. Тэр яндан мэдрэгчээр хийж байгаа хөөс бас сая одоо тэр машинаар цэвэрлж байгаа. Түрүүчэн тэр яндан салгаж аваа тэр нэг угаагч бодсонд одоо 10 цаг байлгаад угааж байгаа. Эдгээр бол ингээд тодорхой байна тийм үү. Тэр нэг түншний систем рүү хийгээд одоо арай бага бохирдолтой байгаа тийм катализатор түншний буюу бензин систем рүү ингээд хийгээд цэвэрлдэг бодис яаж очиж цэвэрлээд нэг энийг та тайлбарлаж өгөөч. Бус нь бол тодорхой болчиход байна шүү дээ тийм үү. Тэгвэл тэр одоо тэр чин түншний систем рүү хийгээд түншээрээ ингээд мотор руугаа дамжаад тэгээ буцаад шатаад гарч байгаа. Гарахтаа яадаг юм та энэ тал дээр бас нэг тайлбарлаж өгөөч. Хөөд ортгийг цэвэрлэх нэг арга байдаг л да. Ер нь хөөд ортог хаанаас үүсдэг гэхээр дутуу шаталтаас л хөөд ортог үүсдэг. Тэгэхээр энийг тэр одоо банк руу игээд цэвэрлж байгаа оксикат гэж юм байна. Нэр нь ч гэсэн ойлгомжтой байгаас оксикат гэдэг тий.
Тэгэхээр тэр ямар учиртай гэхээр нэгдүгээр тэр түлшний системээ цэвэрлэнэ. А нөгөө талаасаа тэр шатхуунтай тоосролт явагдаад ингээд шаталт явагдахтаа илүү их өөрөөр хэлбэл дулаан ялгаруулж өндөр шаталтаар гэсэн үг. Тэр хөөд ортгийг цэвэрлж байгаа гэсэн үг. Тэг өндөр шаталтаар. Энгийн байдлаар одоо юу гэдгийг Цельсийн 7-800 градусын одоо халуунтай байсан бол тэрнээс арай өндөр одоо шатал явагдах нь шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө дутуу шатсан хөөд ортгийг гүйцээ шатаагаад өөрөөр хэлбэл тэрийг одоо тэр ханд наалцсан байгаа хэсгийн чөлөөлөд яндангаар гаргаж ийна л гэсэн үг байхгүй. Тий. Бас тэгж ойлгож болох юм. Бас манай залуучууд маань л ойлгоод авцсан байх гэж бодож байна. Би нэг өөр дээр хийжсэн тийм одоо болох туршилт гэх юм уу да. Тэр чинь бас нэлээд олон жилийн өмнө. Тэгээ хууч өөр дээр яг машин дээрээ. Миний машины тэр нэг янд нь ингээ доогуур нь харсан чинь л яг тэр одоо нүүрс янд л байгаа юм л да. Тэр ийм бүндгэр гэсэн бүр ингээд яваад ирэхээр л улаачаад байсан байхгүй. Маш их нөгөө бүр яндангийнхаа гаднаас харагдаад байгаа байхгүй. Нөгөө ийм пиш асаацсан юм шиг улаасцсан. Тэгээ энэ ер нь яг ингэ чинь тэгээд бас нөгөө нэг жоох ингээд доголдоод ингээд тэгсэн чинь нэг нөхөр над зөвлөд юу гэсэн чинь машиныхаа моторонд ямар тоос хийсэн юм. Одоо тэр үед мобилч үйдэх юм уу гэж хийсэн. Мобилоос 1 литрийг аваад банк руугаа ичгээ. Тэгээд бензин хий. Одоо нэг 20 литр юм уу бензин хий. Тэгээ мобилоос одоо моторт хийсэн тосноосоо 1 литрийг хийч. Тэгээд шулуунд гараад давх. За тэгээд наа чин цэвэрлэгдэнэ. Тэгээ надад тэг зөвлөхгүй юу? Тэгээ би яах вэ? Тэр үед юм идэхгүй өөхөд тэр чинь нэг миний анхны 2 дахь машин байсан. Нөгөө төр зөвлөгөөр нь аваад хийлээ. Тэгсэн чинь бүр улаасаал өгч. Тэгээд цэвэрлэгдээгүй л дээ. Мэдхгүй надад бол ямар ч тийм өөрчлөлт ямар нэг юм мэддэг улмал яах шиг болсон. Тэгээд сүүлдээ ч би тэр машиныг баг унахаа байгаад ингээд сүүлдээ бүр задлах маягийн болоод засварт өгөөд ингээд зараа дууссан. Тэгээд ингээд зөвлөгөө өгч ийсэн тэр үед болоо. Гэхдээ тэр машин ч өөрөө хуучин машин. Яагаад би энийг ярьж ихэр сүүлд би бас нэг хүнээс ингэж сонссон байхгүй юу? Наа чин тосыг банкрын тосыг зэвэрлждээ шүү дээ. Сонссон байхгүй юу? Тэгэхээр ийм зөвлөгөө бас гадар яваад иж магадгүй болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тал дээр за баг сонсоогүй юм байна. Тий. Тэгэхээр тэр тэгж цэвэрлэх бол одоо арай болохгүй хаа. Тэр ер нь янд уулаас байгаа ямар шалтгаан байна вэ гэхээр катализатор маань өөрөө би түрүүн гүйцэн шатаагч гэж ярьсан шүү дээ. Тэ гүйцэн шатаадаг гэдэг. Тэгээ нөгөө бохирдол явагдаад нөгөө өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадхаа болоод ирэхээр тодорхой хэмжээнд гүйцээ шатааж байгаа ч гэсэн нөгөөтгөө чөлөөтэй гаргаж чадахгүй бол тэгээд ихэвчлэн нөгөө яндуу ластик энэ төр юм юунаас болдгийг гэхээр нөгөө барсунг бохирдсноос болоод тоосруулахгүйгээр манайх нөгөө шэн энэ төр гэж ярьдаг барсунг одоо муу тоосруулаад солонгоруулж тоосруулаад тэгээд нөгөөх нь бас одоо тодорхой хэмжээнд цилиндрийн дотроо дэсрэлт явагдаж шатаж чадахгүй яндан руугаа шууд өөрөөр тэр шатхуун очиж байгаа үед яндан дотор шаталт явагдаад тэгээ болоос ч энэ бол тодорхой хэмжээний горим алдагдсанаас болж ингэж байна гэсэн л үг л дээ. Энийг бол түрүүний бид нар ярьдаг нөгөө цэвэрлэгч юм хараал цэвэрлэх юм л юу нэгдүгээр хоёрдугаар түлшний системээ яаралтай цэвэрлэх хэрэгтэй. Эсвэл зарим тохиолдолд одоо нөгөө барсунк нь хаахгүй зүгээр нэгдэд гаццсан байдаг ч юм уу бас тийм тохиолдолд ийм юм гардаг тохиолдол бий. Яагаад тэгэхээр одоо чинь гаргах такт явж яхад тийм ээ барсунк нь өөрөөр хэлбэл цацахгүй байж хэвээр байтал зүгээр дэсрэлт явагдахгүй юм дээр авчиад бензин цацаа хийчих байгаа байхгүй. Тэнгүүд тэр чинь шууд л нөгөө яндан руу гарна үстэй. Нөгөө шахсан бензин чинь шууд яндан руу гарангууд яндан дотор шаталт явж байна гэсэн үг байхгүй. Бадахан бас одоо ярьдаг. Нөгөө чек асчаар бас хамгийн түрүүнд оншилдог хүмүүсийн нөгөө нэг амаар оншилдог юм. Наа чинь яндан мэдрэгч гэж оншилдог. Тэгэл яндан мэдрэгч аваачаа сольчдөг. Тэгээ нөлөө байдгүй. Адилхан л биш үү? Магадгүй заримдаа нөгөө нэг хөдөлж байгаа газар синж ажилт юм уу мууч гих мэтчлэнгээр ярьдаг тохиолдолч байдаг. Тэгээд онцлоод бас солиод идэх тохиолдол байдаг. Яндан мэдрэгч дээр тэгээд компьютероор үзүүлсэн чинь яндан мэдрэгч гэж гарсан штэ. Гисэн мөртлөг катализатор байдаг тохиолдолд бас байдаг. Хол харж хол явна.
Автхим компани. Яг зүгээр яндам мэдрэгч гэдэг яндам мэдрэгч хоёр янзаар. Гэхдээ жаргалан бас өөрөө компьютер онцлогоо хийдэг хүн хэлэх бах. Ер нь бол яндам мэдрэгч маань компьютер дээр юу гэж гардаг вэ гэхээр нэгдүгээрт алдаа заагаад яндам мэдрэгчдэр алдаа заасан гэсэн тийм онцлог мэдээлэл өгдөг. А нөгөөх нь бол ерөөсөө яндам мэдрэгч ажиллахгүй байна. Хэлхээ битүүрхгүй байна ч гэдэг юм. Тэрэн дээр тог байхгүй байна ч гэдэг юм. Тийм хоёр янзын онцлог гардаг. Энэ бол нэг нь бол одоо бүр механик эвдрэл байж болно. Одоо гурван юм хүмүүс олж байгаа ч байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар яндам мэдрэгч явуулсан, тасарсан, бүрээсэн дотроо тасарсан ч байдаг юм уу? А эсвэл нөгөө яндам мэдрэгчийн тэр сенсор датчик дотроо одоо цааш мэдэрч нөгөө компьютертэй мэдээлэл өгөх боломжгүйгээр одоо яндам мэдрэгч эвдэрсэн байх юм уу? Ийм хоёр янзын юм байдаг. Тэгэхээр энэ алдааг бол компьютер дээр бол тодорхой гардаг. Тийм учраас уг нь компьютер онцлогоо сайн хийж байгаа юм бол эсвэл цэвэрлэл гэснээр шууд зааж өгөх боломжтой компьютер тэгж онцлж чаддаг. Тийм байдаг. Ягаад би тэгж суугаад нэхэр хүмүүс нөгөө тэгж одоо манай найз нөхдөд ч гэсэн зарим хүмүүс чинь тэгж хэлжсэн сонсогдоодсэн байхгүй. Яндам мэдрэгчж гарсан чинь тэгсэн чинь яндам мэдрэгчээс хайсан чинь биш байлээ. Нүүрсэн яндам байлаа гэх мэтчлэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү яриануд их яваад байдаг байхгүй юу. Тийм тэгэхээр жаргад нь нэрээ бас тэгвэл энэ компьютер дээр бас ажилтсан юм чинь. Яг хоо яндам мэдрэгч сая захирал ярьсан те ямар үүрэгтэйг нэг нь мотороос орж иж байгаа бохирдлыг мэдэрдэг. Хоёр дахь нь катализатороор цэвэрлэгдээд гарсны дараа үр дүн яаж өөрчлөгдсөнийг мэдээлдэг. Үнэхээр катализатор ажиллаж гин үгүй юу гэдгийг мэддэг байх нь те. А яндам мэдрэгч бол өөрөө цаад компьютероос цээж утаснаас орж ирсэн дөрвөн утас байдаг. Тэр дөрвөн утасын хоёр нь халаагчаа халаах зориулттай. Хоёр нь мэдээлэлээ цахилгааны хэлбэлцлийн дагуу компьютер руу мэдээлж явах үүрэг тийм дөрвөн утас. Ихэнх гардаг яндам мэдрэгчдэр гардаг алдаанууд бол халаагчийн утаснууд ажиллахгүй байна, гүйдлийн хүч бага байна гэж тийм алдаа гардаг. Тэр нь ер нь явж халаагч нь шатчихсан бит. Тэгээд халаагч гэж юу яриад байна гэхээр тухайн одоо агаарт байгаа бохирдлыг мэдхийн тулд тодорхой хэмжээний яг нэг тогтсон нэг температурт байж иж агаараа зөв мэдэрнэ. Өөрөөр хэлбэл агаар өөрөө тэлж агшдаг тийм шин чанартай. Хит агшсан агаар буюу хүүтэн агаар дотор байгаа O2-ын тоо хит халдсан байгаа өөрөөр хэлбэл тэлцсэн байгаа агаар дотор байгаа O2-ын тоо хоёрын ялгаа зөрөө их. Тэгэхээр дөнгөж машин асж явах үед агаар хүүтэн байхад нөгөө тоо их болчих штэ. Дотор нөгөө элементүүд их болчих. Тэгэхээр бохирдолтой нэг заадаг ч юм уу. Ийм учраас яндам мэдрэгч өөрийнхөө орчныг бүрдүүлж ажилдаг гэсэн үг. Бүрдүүлж ажилдаг. Тэгэхээр өөртөө халаагчтай байдаг. Тэгэхээр энэ халаагч бас шатсан ийм асуудал байдаг юм аа. Тэгэхээр өөрөө чинь түрүүний асуудаг яндам мэдрэгч хийжсэн чинь бохирдол байсан байлээ гэсэн тохиолдол мэрсэр гарна. Гэхдээ ер нь бохирдол бол бохирдлын хэмжээ байх ёстой босгосоо давсан байна гэдэг нэг алдаа шууд заадаг. Эсвэл яндам мэдрэгч ажиллахгүй байна. Эсвэл яндам мэдрэгчийн халаагч чадсан байна. Утсан салсан тасарсан. Залгуурын салсан байна ч гэдэг юмнуудыг өгчөж болдог асуудал. Эсвэл нэг нь буруу онцлсан байна гэж бас байж болох юм тийм үү? Шууд нөгөө нэг түрүүн лагвахын хэлдэг шиг шууд хараад нөгөө шууд оншилдог нөгөө эхний харагдсанараа онцлох тохиолдлууд байдаг гэсэн шүү дээ тийм. Тиймэрхүү зүйлүүд бас байж болох юм. Тэгэхээр манай жолооч нар бас өөрсдөө бас давхар мэдж яхад илүүтэхгүй л дээ. Одоо сүүлийн үед бол нөгөө нэг интернет гэдэг зүйл бол их хөгжөөд жолооч нар зарим сэргэлэн жолооч нар бол ингэдэг болсон байна шүү дээ. Ойр зургийн одоо эвдэрдэг юмдал засвар юмнууд байх юм бол нөгөө YouTube руу ороод яаж засах вэ гэж хайчдаг. Эсвэл Google руу ороод хайчдаг. Тинчээ болохоор бүр ингээд гадныхны бичлэг бүх юм ингээд байж идэг юм байна л та. Тэгээ нөө хилтэй устдаа бас жоохон сэргэлэн нөхдүүд бол тэгээд бас ороод энэ бол бүр хүнд төрлийн гэмтэл биш шүү дээ тий. Ойр зургийн гэмтлүүдийг бол тэгээ застдаг. Сэргэлэн жолооч нар бас байна. Тэгэхээр энэ тал дээр бас энэ манай жолооч нар өөрсдөө бас жоохон сэргэлэн байх хэрэгтэй болов уу гэж би бол бодоод байгаа. Түрүү хэлсэн одоо сүүлийн үеийн машинууд бол яндам мэдрэг одоо катализатор буюу нүүрсэн яндан хуучных шиг аваад хайж болохоо болцсон. Заавал одоо энийг өсөндөө зайлшгүй байх шаардлагатай нэг одоо хүчин зүйлийг дан болцоод байгаа гэж байгаа. Тэгээд ялангуяа одоо сүүлийн машинууд дээр энэ катализатор цэвэрлэх энэ үйлчлэгээ ингээд хийж хахад ямар төрлийн машинууд одоо Монголын нөхцөлд Монголд бол одоо тодорхой тооны орнуудаас за дийлэнх нь одоо жишээлбэл Toyota, Японы одоо Toyota гэх ч гэх юм уу. Тэгэхээр яндам мэдрэгч нь их яндам мэдрэгчл гэж орж ирэх юм. Катализатор нь хамгийн их бохирдж байгаа хамгийн одоо
их ирдэг машинууд ер нь ямар төрлийн машинууд байдгийг. Ер нь энэ мөрчлөгийг ямар машин дээр хийж болдгоо юм бэ? Тийм болдгоо гэсэн тийм тохиолдол байх уу? За яг байх тохиолдол байх болдгоо гэхээсээ илүүтэй одоо бидний техникийн боломж гэж юм байл л да. Зарим тохиолдолд одоо урд яндан мэдрэгчийг тайлахад маш их төвөгтэй байрлалтай ийм машинууд байдаг. Жишээлбэл одоо Оросуудын захиалгаар хийгдсэн Lexus 570 гэдэг Lexus 570 мөртлөө дизель хөдөлгүүртэй ихэвчлэн Оросоос хойноос орж ирдэг ийм машин байдаг. Тэр 570-ын яндан мэдрэгчийг тайлж хөөс шахна гэдэг бол ер нь баг бидний хувьд бол баг боломжгүй шахуу тийм байрлалтай дизель 200-ууд бас төвөгтэй эсвэл дугуй мууг ин авч яаш одоо шахтагч гэдэг юм уу иймэрхүү байрлал нь их одоо төвөгтэй хичнээн биднэрт одоо яндан мэдрэгчийг тайлдаг төрөл бүрийн зориултын дорцоо тусгай төлхүүр тэр юмнууд нь байдаг боловч бас гар хөл орох зайгүй эсвэл маш олон эдэнг тайлж иж задаргаа хийж иж тэрэнд хүрдэгч гэдэг юм уу ийм тохиолдлууд байдаг. Нэг ёсондоо нэг зүйлийг одоо бүр тэр цаана байх нь шүү дээ нөхөр тий. Тэр тайлах янда мэдрэгч болтно. Одоо хуучин бас ингэдэг шүү дээ. Нөгөө салоны юу пар одоо асуудал орчхоор салоноо задалдаг радиатор бүр бүтэн салоноо задалдаг. Тэгжээж тийш очдог. Энийг бол бас автогийн компани бол тэрийг тайлахгүйгээр бас цэвэрлэх үйлчлэгээ бол үзүүлж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр гих мэдчлэнгээр яг тэрнтэй адилхан магадгүй салон задалж тэр салоны радиатор цэвэрлжсэн хүмүүс бол энэ зовлонг бол ер нь мэднэ тэнцээ хүрэхийн тулд бол их л ажил болдог. Тэгэхээр яг энэ шиг ийм ажиллагаа өндөртөө тэргүүд машинууд бол бас хийхэд бас ер нь төвөгшөлтөл юм байна. Өөр ямар машинууд? За тэгээд ер нь одоо ингээд ажиллаад байхад манайхан Японоос хуучин машинууд оруулж ирдэг. Toyota Hiace-ууд их одоо бохирдолтой орж ирж байна. Nissan Vanette, Nissan Caravan гэдэг машинууд байна. Маш их бохирдолтой юм. Mazda Bongo гэж одоо их мэтлэнгээр ер нь ийм машинууд гаднаас орж ирэхдээ одоо оруулж ирсэн машин ерөөсөө эдэлж эхлээгүй гайлаас авсан машин катализатор нь бохирдолтой гэж их ярьдаг. Тийм байдаг. Тэгээд ер нь яг зүгээр катализатор цэвэрлэгч хийгээд үр дүнд хүрдэг машинууд бол байна. Зарим нь бол хит бохирдоод одоо цэвэрлэгдэх боломжгүй болтлоо бохирдсон ч тийм машинууд байдаг. Тэгээд яагаад тэр нь цэвэрлэх боломжгүй болсон байт юм бэ гэхээр нэгэнт урдаасаа нөгөө хит халаад тэр халсаагаар юм хойшин чөлөөтэй гаргаж чадахгүй халваагаар хуралдаа дөрвөн чиний нөгөө яндуулсан гэдэг шиг ингэж явсан машин бол тэр катализатор гэдэг тэр керамик юм маань урдаасаа хайлаад эхэлсэн байдаг. Тийм машинд бол тэр хайлтсан тэр юмыг бол цэвэрлэх боломж байдгүй. Тийм учраас бас нөгөө хүнд нэг юм хийгээд баахан мөнгө зарчаад болсонгүй гэд хэлэх бол бас хэцүү. Тийм учраас бид тэрнээс тийм юм гарахгүй байх үүднээс бас нөгөө уян дуран муран ашигладаг. Тэр нь ихэнх машинд бол яг цэвэрлэгээ үйлчлэгээ хийж болдог. Зарим тохиолдолд бол бас уян дуран муран орохгүй ч байдаг юм уу тийм төвхтэй асуудлууд энэ гард юм аа. Тэр төвхтэй байдаг машинуудын хувьд нэмж хэлэхэд энэ сүүлийн оны Crown-ууд айгүй яталтай. Crown машинуудыг муу машин гэж байгаа юм биш. Тоноглол айгүй өндөртэй их сайхан лукс зэрэглэм машинууд ч тэ. Тэгэхээр тоноглол өндөртэй болохоор нөгөө катализаторын мэдрэгчий чинь зөндөө ол юм байдаг байхгүй. Өстой нөгөө сая салоны пар руу хүрэх гэж салоноо задалдаг гэдэг шиг. Тэгээ задлж болохгүй задлж болно. Задлж нөгөө юугаа хийдэг, хөөсөө хийдэг, буцаагаад угсраад машина тэр дорн дахиулах шаардлагатай байдیں۔ Төрүн захирал нэг тэгээ хөөсөө хийнгүүтээ зам дээр гараад нэг 20-40 минут давхидаг. Тэр давхилт нь яаж юм гэхээр нөгөө ашигласан хийгээрээ буюу утаагаараа хоош нь нөгөө бохирдлоо задарсан бохирдлоо хөөж гаргадаг ийм үйлчлэг. Тэгэхээр Crown-уудад бол бас болтоггүй. Тэгээ болохгүй юмыг одоо яан вэ гэж бодож байгаа бол эртхэн банкндаа хийж цэвэрлдэг тэр Oxycat гэх бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай гэж миний зүгээс зөвлөх гээд байгаа. Саяны захирлын ярьдаг тэр уян дурангийн хувьд бол яндан ч үнэхэр байна уу? Тэгээ өмнө зарсан чи янданга хөндөлсөн юм шиг байгаа. Нэг яндан ч байгаад үнэхэр бүрэн бүтэн байна уу?
те хайлж уу, нурж уу, хагарж уу, цуурж уу те өөрөө яг тийм шаазын идэл учраас дорой хагарчдаг. Мэдээж юу гэдгийг бүр амар зөөгнүүдэд авах харахгүй л да. Гэтэл олон хүний гар дамжсан яндаг хэцүү. Тэгэхээр яг тэдгэрийг шалгаж ийж манай дээр компьютер онцлогоо хийж байна. Манай дээр тэр дурангийн онцлогоо хийж байна. Тэдрийг үзүүлвэл бас өөрийнхөө машины яндангийн байр байдлыг мэдчих боломжтой. Тийм боломжтой үйлчлэгээ манай дээр байгаа шүү. Бас нэг юм юу гэхээр түрүүн тэр хэлдэг машинууд донд 200 570 100 105-ууд хөвчлэн бас Америкээс орж ирсэн машинууд түлш бензин их голдог. Тэр энэ машинууд дээр энэ катализаторын бохирдлууд манай дээр их ажиглагддаг. Мөн сүүлийн үед хайбрид машинууд их хурж ирж манай дээр хөөс хийлгэж айтайхан болоод явж байгаа. Тэрэн дотор бүр Pruss 20 30 машинууд их ирдэг. Яаж ийн гэхээр Pruss машины хувьд бол хайбрид хос сүүлгүүртэй хаяа бензин хаяа нөгөө цахилгаанаар явчихдаг. Тэгэхээр энгийн одоо юу гэдэг яг Pruss машиныг өөр машинтай зүүрлэхэд энгийн нэг Corolla-тай адилхан 40 литрийн бензины банктай шүү дээ. Тэгэхээр 40-ийн банкыг дүүргээд явлаа гэхэд тэр 40 литрийн бензин банкыг нэг 20 хоног хэрэглэдэг гэж бодъё л доо. Тэгэхэд Corolla бол 15 10 хоногт хэрэглээл дуусгах чинь. Тэгэхээр нэг бодлын бензин хэмнэлттэй юм шиг мөртлөө нөгөө тэгүр бензин түвш өөрөө удахаараа муудахаараа дутуу шаталт явна нөгөө хөөд ортог гарна эргэд катализатор бохирдуулдаг. Тэгэхээр яг адилхан ижил оны яг адилхан банктай адилхан юм суудлын тэрэг хэрнээ Pruss-ууд манай дээр их бохирдож хурж ирдэг. Тэгэхээр заавал тартагтан тулгаад хайлуулад нураагаад хагалж хугалаад ирэхээсээ өмнө нөгөө катализатор банк руугаа цэвэрлдэг оксикад гэх бүтээгдэхүүн маань хэрэгжилж байгаарай л гэж зөвлөх гээд байна л да. Энэ бол нэгс нь урдчин сэргийлэх аргагүй шүү дээ, тий. За ер нь нүүрс яндан маань ямар байдалтай байгааг тэр дурангаар харуулчих болох нь онцлоод. Оксикатыг хийгээд хэрэгжилж болох нь. Оксикатыг гэдэг бол одоо хэдийн хугацаанд ер нь хийж хэрэгжилж ивэл машин одоо жилдээ ч гэдэг юм уу, улиралдаач гэдэг юм уу ингээд нэг хийцэн байхад ер нь бас гимгүүдээ гэж хэлмээр байна. Ер нь германчуудын зөвлснөөр бол 3 сар тутам гэж байдаг. Тэгвэл тэр бол Европ, Германд тий. Тэгэхээр тэр нэгдүгээр бензин шатгуунаа өөрснөө үйлдвэрлэдэг, богино зайд тээвэрлэдэг, баг хадгалдаг, бензин шатгууны чанар аягүй сайн байдаг учраас тийм байгаа. Манайд бол тэрнээс богино хугацаанд одоо 2 сардач байт юм уу? Сардж байт юм уу нэг хийж хагаад гимгүү. Тэрнээс гадна жолооч нарт зөвлөхөд манайд сүүлд ирсэн одоо бензиний чанар сайжруулагч, дизелийн чанар сайжруулагч гэдэг бүтээгдэхүүн ирсэн байгаа. Германчууд энийг бол баг дүүрэх болгондоо хэрэгжилж явах зөвлөдөг. Энэ ямар учиртай юм гэхээр манайхан бол зөвхөн бензин шатгуун хуучрахаараа одоо шатамхай юмнууд нь өөрөөр ууршаад октаны тоонол буурцсан л гэж боддог болохоос өшөө тэр бензин шатгуун дотор юу нь байхгүй болоод юу нь эсэлтлээс болж одоо шин чанар нь өөрчлөгдөөд бензин шатгуунд ямар өөрчлөлт гардаг гэдгийг нарийн мэддэггүй. Тэгээ эсвэл октаны тоон нэмэгдүүлэгч хийчихнэ гэж ойлгодог. Эсвэл түлшний систем цэвэрлэгч хэрэглэнэ гэж ойлгодог. Тэр бол манай түлшний систем цэвэрлэгчийг ер нь байнга хэрэглээ яваад байгаа юм бол энэ катализатор бохирдох ч гэдэг юм уу энэ юм гарахгүй. Тийм учраас аль болох түлшний системийн цэвэрхэн байлгах юм бол ер нь бусад юмдаа хэрэгтэй. Катализаторыг бохирдсон хойно нь цэвэрлүүлнэ гэдэг бол ер нь хүсээд байх юм биш. Катализаторын тэр яндан мэдрэгчийн болтыг тайлахт нэгдүгээр нөгөө байнгын халж явдаг. Тэгэл одоо ус шал баганд ойрхон байдаг учраас тэр нэгдүгээрт халаад тэгээд эсэлдээд зэврээд тайлахад их төвхтэй түлхүүр багаж эвддэг. Эсвэл өөрөө тэр одоо тийм даач болтны эвдэрдэг. Ер нь бол тэр засварыг тийм болтлоо явах бол хүсэх юм биш. Тийм учраас энээс урьдчилан сэргийлэх юм нь юу вэ нэгвэл манайд маш олон төрлийн байна. Нэгдүгээр бензин түлшний систем зөвлөгч, дизель түлшний систем зөвлөгчийг байнга хэрэгжилж явах хэрэгтэй. Хоёрт миний түрүүний хэлдэг бензиний чанар сайжруулагч, дизелийн чанар сайжруулагч гэдэг хоёр одоо тийм бүтээгдэхүүн ирсэн. Энэ бол гайхамшигтай бүтээгдэхүүн. Энийг ер нь болж игэл бензин хийх болгондоо хийжсэн дач гимгүү. Энэ нь зөвхөн тэр октаны тоог нэмэгдүүлээ зогсох юм биш. Бензин шатгуунд алдагдж байгаа тэр нэмэлт бүтээгдэхүүн, нэмэлт присадгуудыг нөхөж өгөж, өөрөөр хэлбэл тэр бензинийг ч юм уу дизель түлшийг шинэ болгож өгдөг зориултаа. Тэгээд дээрээс нь нэг тийм өндөр үнэтэй биш. Одоо жишээ 80 литр бензинд
хүрэлцээтэй 100 граммаар савлсан ийм нэг бүтээгдэхүүн 17,000 төгрөгийн үнэтэй. 17,800 төгрөгийн үнэтэй. А энэ маань энийг банк руугаа хийцэн байхад бид нэр өөрснөө машин дээр туршиж үзсэн. Одоо том хөдөлгөөртэй машин дээр туршиж үзлээ. Одоо хамгийн жижиг хөдөлгөөртэй Aqua гэдэг одоо ийм жижиг машин дээр туршиж үзлээ. Энэ бензиний чанар сайжруулагчийг хийхгүйгээр нэг банк бензинээр яваад дуусахад нь дахиад дүүрэхэд хэдэн километр яваад тэр багта бензин дуусчихсан. А энэ чанар сайжруулагчийг хийсний дараа нөгөө явсан километрээ хараад ингээд энэний хооронд юу 17,000 төгрөг байтугай бензиний хэмнэлт гарцсан байх жишээтэй. Бүр одоо бензин хамгийн бага зарцуулдаг Aqua машин дээр бол ингэж гарч байгаа юм чинь шатгуун их зарцуулдаг өөр том одоо бензин хийдэг Land 200 ч юм уу одоо юу гэдгийг ийм машин дээр хийх юм бол энэ нэгдүгээрт шатгуунаас энэ хэмнэлт нь хэд дахин нуураад гарчиж байна. А хоёрт шаталт бүрээ явагдаад чанартай бензинээр хөдөлгүүр ажиллаж байна гэдэг чинь хөдөлгүүрийн эдлэгэнд маш их одоо үр нөлөөтэй эдлэгээ нууцсан байнгын хэвийн ажиллана гэсэн юм. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг манайхаас энэ бүтээгдэхүүнийг бүр аваад хэрэглээ сурцсан улсууд бол зарим нь бүр хайрцгаар нь аваад машиндаа хийцэн байдаг. Зарим нь болцооныхоо яриаар 3-5-аар нь аваад машиндаа хийчихэд хөтөө хатаа явахдаа банкад өрхтөө хийгээд байдаг ийм бүтээгдэхүүн ирсэн байгаа шүү. Ер нь олон зүйлийг бас давхар хамгаалах нь шүү дээ тий. Урьдчилан сэргийлэх. Нөгөө нэг жижиг чулуугаар том чулууг хөдлөгнөө гэдэг шиг. Тэгэхээр саяны тэр одоо хэлж энэ катализаторыг тийм болтол одоо бохирдуулж яваа тартагдан тулгачаад ирээд одоо үзүүлж одоо янзлуулж ингэх оронд бас сая хэлсэн одоо энэ бензиний чанар сайжруулагч гэдэг бодис бол надад бол зүгээр би шууд энгийн үгээр одоо шууд ингээл араас нь тайлбарлахад одоо бензинийг машиныг хүн гэж бодоход бензин машины хоол гэж бодоход тэрэн дээр нэмэгдэж байгаа илүү одоо амин дэм одоо витамин л гэсэн л утгаар нь би бол шууд ойлгож авч яана л да. Манай жолооч нар бас тэгж ойлгож байгаа ах гэж бодож байна. Өөр одоо за тэр дурангаар ингээд үзүүлчих болох нь. За ер нь иймэрхүү байдлаар бид нар бол машина хамгаалах, урьдчилан сэргийлэх ийм аргууд байх нэ. Тэгээд бас сая нэг сонин онц гарч ирлээ дээ. Нэр үнэхээр л хайбрид машин болвол илүү бага эдээд нэг цахилгаан хөдөлгөөнөөр ажиллаад бензинээ одоо тодорхой хэмжээнд ингээд амраагаад байна гэсэн үг шүү дээ. Тэгж байгаа хэдий ч гэсэн бензинээ бол бас удаад авах тусмаа бас муудах тохиолдол байдаг юм биш үү те. Энэ бол ёстой миний бол харж байгааг бол өнцөг байна. Тий яг хав тэр нэгдүгürt эко юм шиг мөртлөө нөгөө төгөр бас тухайн машины онцлог гэж байна. Энэ бол бидний амьдралд саяхнаас л нэвтэрсэн та хуруу дараад бол 10 жил хүрээгүй ийм хугацааны л одоо автомашины нэг төрөл шүү дээ. Тийм тэгэхээр бол яг иймэрхүү юм зөвхөн банкндаа ч биш өмнөх дугааруудад бид нар туслахны систем гэдэл зөндөө олон систем ярьсан. Мөн тэр түүнтэй адилхан тосон төдий хэмжээний мууж байгаа байнгаас ч унтарч явж байгаа гэл. Тэгэхээр хайбрид машиныг бол бас онцгойлж харах нь зүйтэй байх шүү. Тэгээ альва юмд одоо сайн муу гэж хоёр тал байна. Хайбрид машин мэдээж нөгөө бензин шатгуун зарцуулж гэдэг юм уу. Энэ талаараа бол одоо нөгөө сая хэлсэн сөрөг өнцгүүдээсээ давсан үзүүлэлттэй учраас тодорхой хэмжээнд ашигтай. Боловч одоо бас нөгөө хөдөлгүүр нарай насжилт нь яг захлагаантайгаа хосолж байгаа болохоор бас тодорхой хэмжээнд хөдөлгүүр эвдэрх нь арай бага хэдий ч ер нь бол одоо байнгын нөгөө нэг хэвийн хэмжээнд халж явдаг хэвийн ажиллаж явж байдаг энгийн машинуудаасаа илүү бохирдол үүсэх нь илүү их байдаг байх нь байна. Тийм тэгээ нөгөө нэг бас нэг дулааны гормон барих энэ төр юмнууд дээр бас нэг жоохон тийм янз бүрийн дутагдал байдаг. Энийг манай Германы нөхдүүд бас олж харсан. Учираас хайбридэд зориулсан одоо түлшний систем цэвэрлэгч, хайбридэд зориулсан туслахны систем цэвэрлэгч Oxycat гэдэг бусд нь хийж явах жишээ. Өөрөөр хэлбэл одоо хайбрид машины тэр бохирдол илүү явагддаг учраас дооц нь арай өндөр гэх юм уу да. Тий. Ийм бүтээгдэхүүнүүд бас хайбридэд зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээ дөрөв нөө хэлсэн шүү дээ. Үнэхээр одоо тэр задлахад хэцүү байгаа одоо кромнууд ч гэдэг юм уу ийм машинууд дээр би яг түрүү яагаад гэж асуухчихсан чинь жаргалаа хариулсан л та. Задлж болно. Тэрийг одоо үнэхээр одоо төвөгтэй байсан ч гэсэн задлж болохгүй юм гэж байхгүй задлаад тэр одоо хөөсөө шахаад гол нь тэр дороо давхих ёстой учраас буцаагаад нөгөө угсрах цаг авах гэдэг шүү дээ тий. Тэр хооронд ч бас
энэ үйлчлэгээ алдагдах иймэрхүү бас эрсдэл байгаа учраас энэ дээр бас жолооч нар маань ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тийм тэгэхээр бас нэмж хэлэхэд юу вэ гэхээр манайхан яндангаа цөмөлцсөн хаахаа хийгээл явж идэгин сайхан улсууд тий гүндүгүү сайхан улсууд би тэр бол яг хаахаа хийгээд явж л байгаах цаагаараа яадаг вэ гэхээр нэгдүгürt утааны онцлогонд тэнцэхгүй ойлгомжтой тэр шүүгдээд гарах хэвээр утаа шүүгдэхгүй гарч байна. Хоёрдугürt байгаль орчинд асар их хор хөнөөлтөө ийм утаа гарч байгаа. Тэгэхээр цаагаараа бас нүгэл үлдэж байна гэсэн үг. Анх яг энэ систем рүү дэлхийд дахин яаж ингэж урсаж орсон бэ гэхээр Америк нэгдсэн улсын Калифорни мужид усаж байгаа. Тэднийх 2000 би буруу санааг бол 1 оноос 2001 оноос эхлээд за манай муж ус дотооддоо катализатортай эсвэл DPFT машин явуулж байгаа. Тэгэхээр манай муж ус руу машин оруулж худалдахыг зорж байгаа автомашин үйлдвэрлэгчд байх юм бол ийм катализатор гэдэг идэнктэй байхыг бид шаарднаа. Катализатор гэдэг идэнкгүй бол манай муж ус руу бити оруулгээд ер нь Golden State гээд хамгийн баян мужуудынх нэг штэ хамгийн хаалтан энтер болцсон. Тэгэхээр тэр бол маш том зах зээл. Одоо Silicon Valley энтер гээд нэлийн том эдийн засгийн томол бүс. Тэгэхээр дэлхийн бүх автомашин үйлдвэрлэгчид энэ мэдээний араас яг тэр чиглэл рүү явж гисэн. Араасаа Япон, Хонконг гэл бүх том зах зээлтэй улсууд энэ систем рүү орсон. Тэгэхээр тэд тэгээд орцсон байгаа юм тийм машинуудыг бид нар зарим нь гаднаас оруулж ирж байгаа. Тэгэхээр катализатортай машинууд орж ирээд байна те. Монголын хувьд бол би сайлж молж байгаа юм биш. Гэхдээ яг энэ тал дээр чангатгаад катализатораа хөндийлцэн нүхэлцэн юу гэдгийг те. Тиймэрхүү машин байх юм бол эсвэл катализаторгүй машин байх юм бол бас тодорхой хэмжээгээр арга хэмжээ аваасаа хууль дүрм журамдаа бас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаасаа л гэж би хөвдө бодож явдаг та. Тийм бид нар ч одоо бүгдээрээ л нэг агараар амьсгалж байгаа. Тийм учраас энэ агаар өчнөө цэвэр байх тал дээр хүн болгоны хүчин одоо сэтгэл хэрэгтэй. За. Ерөнхийдөө өнөөдөр бол катализатор буюу нүүрсийн яндан яагаад бохирддог вэ? Юунаас болдгоо? Энийг ер нь яаж урьдчилан сэргийлж болох вэ? Нэгэнт одоо бас бохирдсон одоо юм гэмтсэн байгаа зүйлийг яаж одоо цэвэрлэх үү гэдэг талаар бол илүү дэлгэрэнгүй бас сая бол яриад мэдээлэл өглөө. Тэгээ жолооч нар маань бол бас автохийн компанийг зорж ирээд дуран жаргалангийн илдэг шиг үзүүдэд онцлуулаад авах боломжтой байх нь урьдчилан сэргийлж болох нь бас хэрвээ таны машин магадгүй яг одоо нэгэнт хэрвээ тэр катализатор нь бохирдсон байх юм бол ирээд бас засуулах цэвэрлүүлэх юм боломжтой байх нэ. Би бол ерөөхдөө асуух асуултаа бол болчлоо гэж миний хувьд. Та нарын хувьд одоо бас нэмж хэлэх мэдээлэл эсвэл асуух асуулт жолооч нартаа бас хэлэх зөвлөгөө байна уу? За хэлэх зөвлөгөө гэвэл түрүүн би бас таяр яран дээр бодоо суужсэн. Гаднаас орж ирсэн машинууд катализатор найл хэдийн бохирдсон, DPF нь бохирдсон энэ төр орж ирдэг. Тэрийг японочууд их шударга шүү дээ. Сайн ажиглал цонхон дээр нь DPF энтер гээд ханзан манцтай бичсэн байдэн шүү. Тэрийн сайн ажиглаарай автомашин худалдаж явахдаа. Тэгээ болвол одоо юу гэдгийг хүн болгонд компьютер ажиллагаа олдно гэж байх. Гэхдээ болвол яг ямар шүү автомашин авч ийн гэдгийг тодорхой хэмжээгээр онцлуулад авч явахыг хичээгээрэй. Тэгээд цаашдаа нөгөө түвшнийхээ системийг бохирдуулахгүй, түвшний системийг бохирдуулахгүй бол яндан бохирдохгүй гэдгийг байнга бодож яваарай. Автомашин гэдэг чинь яг бие биентэйгээ холбоотой бүтэн систем явж байгаа шүү дээ. Тэгэхээр бүх юмдаа л их анхааралтай байгаарай л гэж зөвлөе даа. За тэгэхэд яндангаа бохирдуулахгүй одоо катализаторыг бохирдуулахгүй байхын тулд нэгдүгээр миний дөрөвний хэлсэн шинээр орж ирсэн түвшний дизель түвшний чанар сайжруулагч, бензин түвшний чанар сайжруулагчийг байнга хэрэглээрэй болж өгвөл энэ бол ямар нэгэн байдлаар таны эдийн засагт хохирол байхгүй харин ч өгөөчтэй. Тэр бүтээгдэхүүнийг хийсэн тэр өртөг зарлаа бол хэд дахин нуглаад бензинийхаа хэмнэлтээс олчдөг. Дээрээс нь одоо энэ бохирдлыг бий болохгүй цаашлуул хөдөлгөөрөө гэмтээхгүй байх энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм бүтээгдэхүүн ирсэн байгааг та бүхэнд дахин сануулъя. Тэгээд бензин түвшний систем цэвэрлэгч Oxycat гэдэг энэ төрштэй холбоотой энэ
бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэгжилж байгаарай л гэж хэлэх байна да. За ингэж чадсанаар та бүхэн бас олон эрсдлүүдээс өөрийнхөө машиныг хамгаална. Өөрийнхөө машиныг хамгаална гэдэг бол өөрийнхөө эдийн засгийг бас давхар хамгаалж байгаа нэг үндэс болно. Жижиг зүйлд нөгөө гар татж байгаад илүү том зүйл рүү бас ураад орчвоо гэдгийг хэлье. Манай подкастын доор та бүхэн подкаст сонсоод сэтгэл хэлбэрээр биднээс бас сонирхсан асуултууд асууж болно. Дараагийн дугаарт иймний талаар ярьж өгөөч. Миний машин ингээд тэгээд асууж болно. Манай подкаст бол бас олон сонирхолтой зочдтой та бүхэндээ хүрж байгаа. Подкастын эхний өмнөх дугааруудыг ч гэсэн та бүхэн бас сонсох бүрэн боломжтой шүү. Өнөөдрийн подкастаар сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл өгч чадсан бахаа гэж итгэж байна. За ингээд өнөөдрийн дугаар өндөрлөе. За баяр та. За баяр та. Хол харж хол явна.